Сайн сонсгосоо. Та бүхэн удаа уулзаагүй уулзсан маш сайхан ажиглалтай байна. За ингээд энэ харж байгаа охин хин бэ? Манай Луна маань ингээд Асалын Солонгос улс руу ингээд сурахаар явсан байгаа. За энэ бичлэгийг одоо ингээд би нууцаараа хийсэн байгаа. Манай өмнө гадарласан байна. Хош. За, үдэ. Юу гэж ингэрээ агад юу гэж хэлээ. Сайн надад хэлсэн. За энэ үсэ. Ээж авсан сүлжтэй байна. За ингээд үүдээ одоо ингээд уцааг явуултал манай дүү маань одоо ингээд сайхан явсан байгаа юм да ингээд усан бодлоор. 2 hours later. Оо явж өгсөн байна уу. Тэр сонгосон бодлоор өсө бүх хэсгээр нь явсан байна манай юм бол. Сайн явсан байна да манай камермен. За энэ уг зургууд дээр харж байгаа хүмүүс одоо гэр бүлийнхнээ гаргаж өгч байгаа хүмүүс байна. За манай хайрт найзууд маань байна. За манай хайрт найз Батсумбуу найз маань байна. Мэдээ найз. За бас сайн найзуудын маань нэг Батүлдрөө маань байна. Энэ бүгдээрээ л хамгийн сайн найзууд маань ирсэн дээ. За манай хайрт гэр бүлийнх маань гэж байна. Хайрт аав, хайрт ээжүүд маань, за үеэл маань, хайрт авах маань, хайрт дүү маань гэсэн бүрэлдэхүүнтэй одоо ингээд Эрикийг гаргаж өгч байгаа хүмүүс байна. За одоо ингээд шинэ сонгосон бодлын бүтээн байгуулалт бол маш сайхан болсон байлаа. Маш сайхан бүтээн байгуулсан байлаа. За ээжүүдтэйгээ зураг даруулж байна. За энэ маань манай хайрт үеэл чавхлан төгс дүү маань байна. За ингээд хар багасаа л бид тэр хамт тоглож өссөн. За тэгээд дүү маань бас намайг гаргаж өгч ирсэн байгаамаа. За нэг онгоцсон бол очиж чад одоо ковидын ингээд форм бөгөлсөн гэж асуусан. Одоо би аль зэний бөгөлсөн байсан болохоор одоо бөгөлсөн гэж хэлсэн боловч одоо дахиад өгсөн. Гэтэл манай найз одоо Монгол улсын эдийн засгийн ажил одоо цаасан буцааж өгөө гэдэг намайг одоо хүчээр ингээд буцааж цаасан өгүүлсэн байгаа. За оо харж байгаа хүмүүс маань бол одоо манай галзуу гарын аманд гараа анхээс буцааргүй найзууд маань байна. За манай чавхлан төгс маань байна, Нига маань байна, Моко маань байна, Аге маань байна. За Дрим маань байна, Рука маань байна. 2 hours later. Найзтай зэрүүлээ шууд ноцогд бол шууд нутагт бол гэсэн. Шууд нутагт болцоо шүү. За ингээд найзууд маань одоо ингээд сэтгэлийн үгээ одоо ингээд надад хэлсэн байгаа. За тэгтээ энэ жоохон хошин маягаар хэлсэн болохоор хүмүүс бол маш инээд алдсан байна энэ үед. За тэгээд тухайн үед одоо 9 сард бол гадаа сэрүүх мэсэн бороотой байсан болохоор ингээд найзууд маань жоохон даарж байгаа гэж байна амжилтын дээр. За ингээд ерөнхийд хэлчихээ. 새벽이 ингээд найзууд маань одоо ингээд бүгдэнд нь одоо ингээд тус бүртээ ингээд өөрөөсөө найзуудаа ингээд амлалт өгсөн байгаа одоо ингээд намайг үрээд ирэхэд бүгд одоо ингээд өөрсдийнхөө тавьсан зорилгоо түрээд ингээд сайн байцгааж байна гэж одоо бүгдэндээ бүх найзууд маань одоо амлалт өгсөн байгаа ингээд. За тэгээд сайхан нөхөрлөл гэж ямар хөө одоо үнцэнтэй байдгийг харуулж байгаа да бидэд. За ингээд найзуудаа ингээд бүгдэнтэй одоо ингээд салах сүгүйсгээд 940 бусдгийн адилаар одоо ингээд найзууд маань одоо ингээд цаг ороосон байсан тул одоо ингээд буцаад гэрлүү явсан. За ингээд сэтгэл маш хөдөлсөн байна. За ингээд хайрт гэвэл яг намайг хүлээгээд суулгасан. За бичиг юмнуудыг одоо бүх цугсан амааг маань одоо ингээд
бүгдчсэн гэрийнх маань ингээ намайг хүлээгээ сууж байна. За мислэг болох удаагүй. Энтер хоороо нөгөө За ингээд онгоцны бодлоо одоо ингээд чекингээс гараад нэг саатлын хэсэг буюу одоо хүлээлгийн хэсэгт нь одоо ингээд байна. Шинэ хэсэг онгоцны бодол маань ингээд маш сайхан бүтээн байгуулсан байлээ. Олон улсын чанарын шаардлагыг хангасан сайхан бүтээн байгуулсан байлээ. Зя ингээд миний одоо ингээд Будапешт руу явах Turkish Airlines-ийн онгоц маань харагдаж байна. Зя ингээд манай хүн одоо онгоцны 0 дотор орж ингээд бичлэг хийж утсан байгаа. Ингээд онгоцонд одоо агуудаа суусан болохоор одоо ингээд 0 дотор нь орж үзье гэсэн сонирхол төрсөн. За уграж байгаа боломж нь л одоо Турк улсын Истанбул хотын нисэх онгоцны бодол, олон улсын нисэх онгоцны бодол байна. Ингээд маш сайхан өрмөц эзэлтэй байлээ. За ингээд би одоо ингээд дамжин нислэгтэй байсан. Истанбулаас Будапешт руу ингээд нисэх байсан. Улаанбаатараас Стамбул, Стамбулаас ингээд Будапешт руу ингээд. За ингээд 2 дугаар дамжин нислэгтээ суудсан. Одоо ингээд Стамбулаас Будапешт руу явах онгоцноос суудсан. Ингээд өглөөний 5 цаг болж исэн байхаа энэ үед. Turkish Airlines-ийн онгоцоор ниссэн байгаа. Тэр үед тухайн үед бас бороотой байсан Туркид. За энэ харагдаж байгаа бичлэгэн дээр бол одоо мань хүн бол одоо ингээд за нэг юм ухаал нэг юм янзлах гэдэг юм уу, нэг юм хайгаад юм. За ямар ч гэсэн ингээд селфинийхээ гарыг ашиглаад би одоо ингээд онгоцсон дотор одоо ингээд суудлал дээр одоо ингээд бичлэг хийж утсан байгаа. За хүмүүс нэг орж ирээгүйсэн болохоор одоо ингээд газ бичлэг хийгээд амжсан. За ингээд манай арт сууж исэн гадаад охин бол жоохон тийм учир бүтүүлэг камеранд бичигдсэн байлаа. Нуугдаач байгаа юм шиг одоо ингээд ерөөд зайл ицсэн байх л гэж би одоо энэ дээрээс дүгнж байгаа. За одоо ингээд Истанбулаас Будапешт руу нисэх онгоцондоос утсан одоо нисэх гэж байна. Хөөрөлтийн ингээд шугам дээр онгоц урд авж байна. 추억을 가진 것만 같아도 이대로는 조금의 선해하던 내 모습들 다 무심코 하나 둘 여러 마음 담을게 아직은 우습고도 서투지만 사랑 얘기 어색한 이야기가 오고 갔던 사람 얘기 지나간 시간 속에 홀로 나만 변했나 봐요. За тэгээд далайн харах бол тухайн мөчтүүд маш сайхан байсан. Одоо яг онгоцны бодлыг нисэл шууд ингээд далайдаа залгаж ийлээ. За тэгээд нисэж явахдаа одоо ингээд шууд онгоц хурдаа аваад за одоо үүл рүү ороход маш сайхан мэдээж үрсэн. За тэнд бол завь эргийн одоо байшингууд харагдаж байна. За одоо онгоц маань ингээд хурдаа авах тусмаа ингээд үүл рүү орсон байгаа. Энэ мэдрэмж бол бас маш гайхалтай мэдрэмж байсан. Цогтой ойрхон суусан үний хувьд бол 새벽이 찾아와 밤의 명암은 더욱 깊어져만 가네. за ингээд онгоц маань одоо яг өндөр авчихсан одоо ингээд үүлний дээгүүр нисэж харагдаж байна. Маш гайхалтай мэдрэмж байсан. За ингээд онгоцны хоол маань харагдаж байна. За ингээд өндөр авчихсан одоо ингээд доогоор одоо үүлгүй яг ингээд уул сарагдж байгаа. Чинь Будапешт руу ойрцсон
За ингээд Будапешт руу ингээд ойрцоор л байна. За та бүхэндээ сануулж хэлэхэд онгоцон цугтай ерөөс сандарч болохгүй. Угаасаа яг ингээд онгоц газардахгүй, онгоц хөөрөхөд одоо ингээд ямар ч тийм эвгүй мэдрэмж авахгүй маш сайхан тав тухтай байд юм лээ. Саа зовлтгүй айх айц ерөөсөө байх шаардлагагүй. За ингээд Унгарийн нэг жижиг хотор гэж байна. За ингээд одоо ингээд Будапешт хотод ингээд ирж байна. Ингээд Будапештийн одоо нэг сонгоцны буудлын руу одоо ингээд газардж байна онгоц маань. За тэгээд одоо ингээл зам, хурдны зам одоо ингээл байгаль зайгал юм шал өөр хайжилээ. Ерөнхийдөө бол Унгар улс маань дагаад газруудаа маш ашиглаж одоо газар тариалан, сул газрууд ашиглаж газар тариалан маш их одоо газар тариалангаа бол маш сайн хөгжүүлд юм лээ. За ингээд Будапешт олон улсын засаг бодол. Намайг одоо ингээд буухад бас маш олон хүмүүс одоо ингээд гадагшаа явах гэдэг нөөцөрлж ирсэн. За тэгээд би шууд буугаад одоо тэгээд нэг сайн монгол залуутай тааш тэр найз минь одоо тэгээд Унгар найз нь манай тэр монгол залуугаа авах гэж машинтайгаа автагаа ирсэн мэсэндээ бид тухайн машинд нь одоо ингээд дайгдаад тэгээд одоо ингээд Будапешт хот руу ингээд орсон байгаа. За тэгээд энэ дэшин танд жилхэд за манай тэр залуудаа маш их баярлсан шүү. Одоо ингээд тусалж дэмжсэн за одоо ингээд шилмээр байна. Nice, huh? Do you have coins? За нүгшлэгдэр болохоор одоо би одоо ингээд Будапешт хот руу хаваад ирсэн. Одоо ингээд трам бариад трамнаас одоо оюутныхаа байр руу одоо ингээд очиж байгаа. Одоо оюутныхаа байр руу ингээд явж байгаа. Маршрут маань хийж байгаа. За одоо ингээд трам дотор суучихсан. Ерөнхийдөө Будапешт мод трам за тэгээд галт тэрэг, метро, автобус бүх төрлийн тээврийн хэсэл маш өндөр хэмжээнд хөгжсөн. За мөн түрээсийн мопед байгаа, мотоцикл, скутер, түрээсийн машин зэрэг одоо ингээд ерөнхийдөө бол нийтийн тээвэр бол маш өндөр зэрэглэлээр хөгжсөн. 24 цагийн бол такси бас байгаа зогсолтгүй тээвэртэй бас үлээ. За ингээд буугаа явж байна. За одоо метрон суух байж байна. Одоо ингээд газар доошоо ингээд манай оюутны байр руу одоо N4 номерын метро явдаг. Будапешт метроны шугамаас. За тэгээд ингээд доошоо одоо метронд суугаа явж байна. За одоо ингээд метроны ингээд буудлын бүтээн байгуулалт бол маш гайхамшигтай байдаг. Маш сайхан хийцлэлтэй метроны буудлын байсан. Манай Монгол улсын одоо ингээд ерөнхийдөө бол одоо ингээд трамтай бол маш боломжтой Улаанбаатар хот маань. За одоо ингээд М4 номерын одоо метро маань ирж байна. Яш маш урттай дөрвөн шуурхай. За тэгээд аюулгүй дээрээс нь ямар ч замын төвжирэл тийм цаа зовхгүй. Маш гоё санагдсан. За одоо ингээд оюутныхаа байранд ирж байна. Тэгээд оюутныхаа байранд метроны буудлын суугаад оюутныхаа байр болж байна.
За ингээ нөгөө талын одоо ингээ эсрэг 200-ийн дотор нэг нь яваад нөгөө түнгээ хүмүүс авч байгаа юм чинь. За энэ манай оюутны байрны өдрөний буудал маш сайхан нам гүн байгаа та бүхэн одоо ярьж байгаа. Морис Зигмунд Кортер. 새벽이 찾아와 밤내 명암은 хүмүүсийн хийл тоглоод бас одоо 깊어져 망가네 мөнгө зөвлөж байна. Мөнгө олж. 내 За ерөөдөө бол сайхан сэлүүхэн байна. 그리 크지 않아 단지 조용히 하루를 За энэ нөгөө орон сууц манд маш хуучны одоо ингээд орон сууц байсан. Ингээд сүүл зураг үзэхнээ энэ орон сууц бол одоо 1970 оноос өмнө баригдсан орон сууц байсан. 기타 소리와 너의 따뜻한 불빛에 조용히 잠들고 싶을 뿐이야. За оюутны байр алхаж байна. За тэр одоо оюутны байрны маань хаяг нь харагдаж байна. Юусе тас дээр явсан. За ингээд хүн болгоно өөр нэгсэн чиптэй, хөр нь одоо ингээд чиптэй. Тийм болохоор одоо чип аваа явж хатлаар ихэд болно. Гэтэ өөрөөний төлхөр тустай байгаа. Чипээр бол гадаа нийтийн хаалгаар орно. За тэгээ мөн лифттэй хоёр хос лифттэй хоёр талдаа. За тэгээд би бол тойд лифт ашиглаагүй. За дөрөв давхар ингээд манай өөрөө мань байсан. Дөрөв давхар 403. За энэ бол манай өрөөний дотор тал байна. Өрөөний зохион байгуулалт маань байна. За ингээд ботлны тавиур үлгүүртэй. За ингээд үлгүүртэй. За тэгээд галтогооны ширээ ингээд. Гэтэ бид нар бол гадна талд одоо ингээд sharing kitchen буюу нийтийн галтгоотой. За ингээд хичээл хийх ширээ маань байна. Орнууд маань харагдаж байна. За ингээд тогтцооны дараа бичлэг болохоор ингээд дотор хичээлийн хийсэн макетууд байна. За ингээд цаана нойл галтуур тийм их хөөрхөн жижиг камер галтуурсан. Дүүштэй. За ерөнхийдөө өөрөө маань иймэрхүү маш сайхан сэлүүхэн өрөөтэй. Тавханд одоо ингээд өнөөдрийн бодлогоор ингээд хамт байсан. Маш их баярлалаа. Тэгээд дараагийн бодлогоор дахин уулзтлаа. Түр баяр таа.